Мөөгө агуйн Дүнхан хотоос зүүн өмнө зүгт 25 км-ийн зэд Миншан уулны зүүн бэлд барилж 1000 гаруй жилийн түүхтэй 735 төрлийн агуйтай. Мөөгө агуйн одоогийн дэлхийн хамгийн том, агуулгаар хамгийн баялаг, урлагийн хувьд хамгийн тансаг, хамгийн сайн хадгалагдсан үлдсэн буддын агуйн сүм юм. 1961 он төрийн зөвлөлөөс үндэстний гол соёлын дурсгал жилсийг хамгаалах анхны нэгж 1987 онд нэгдсэн үндэстний байгууллагын боловсрол шинжлэх ухаан соёлын байгууллагын дэлхийн өвийн хорооноос бүгд нэрэмдэх хятад ард улсын анхны дэлхийн соёлын өвийн нэг гэж өрөөн зөвшөөрөгджээ. Улс орон болгонд өөрийн гэсэн түүхэн хөгжил өв тэ соёлын зүйлс байдаг. Тэгтээ түүнийг дэлхийн соёлын өвд бүртгүүлээд олон нийтийн хүртээл болгохын тулд технологитой хослуулаад маш урт удаан хугацааны судалгаа хийгээд тэ ингээд биднийг ингээд танилцахад маш ийм дөхөмхөнтэй ийм амар хялбархан байдлаар ингээд танилцуулж байгаа нь бол маш гайхалтай тийм хянуур хичээнгүй ийм ард түмэн юм да гэсэн тийм сэтгэлийг надад үлдээсэн. It is obviously an exhibit. I mean, you can present it in the form of a movie or you can present it in live. And the one I saw is very impressive, actually tremendous. The carving, the scope of the carvings and then the Buddha, it is very massive. So this is one cave. I'm sure there are other caves which are even brilliant than this one. So I wish I could have seen them all, but obviously we cannot. We are limited to see only a few ones. But the one I saw, it was very, very impressive.